Энэ Харват жишээ бол яг ер нь Монголын нөгөө морд цэргийн нөгөө гайхамшигт бахархам амжилтуудын би дотроо бодож жагаад үгээр хэлбэл жоохон судалсан байгаа шин. Одоо дайралтуудын нэр нь жишээ нь ямар нэр өссөн те. Олом жирэм тэгэл хавх тэгэл одоо зүрх суулгах уу цүүцдэх дайралт энэ төр те. Энэ дайралтуудыг би ингээд 5 зурлаар нь хийцэн баггүй. Тэгээ одоо энд байгаа бүтээл маань бол зүрх суулгах уу цүүцдэх гэдэг дайралт нь. Одоо энэ Морьтобаатар маань ингээд аль хэдийн ингээд сумаа харвцсан тий. Харваад ингээд гараа аргашаа ингээд хайж байгаа. Эсрэг талынхаа аль хэдийн жанжныг бол аль хэдийн өнөөцсөн байгаа байхгүй. Тийм учраас энэ дайралт нь өөрөө маш хурдтай дайрж ороод эсрэг талынхаа одоо удирдлагыг устгахчингууд илүү их тийм бага хохирлоор дайныг даван туулах болж байгаа тий. Одоо нөгөө талаас ч бага хүний амь эрсдэн, манай талаас ч бага хүний амь эрсдэн гэсэн тийм төлөвлөгөөтэй дайралт учраас маш одоо ашигтай их мэрэгжлийн одоо дайчт ордог ийм дайралтын тухай хийсэн. Тэгээ энийг яг баримлын яг хийхийн тулд яг энийг энэ дайралтаа судалчингууд өөрөө ирэхгүй яг энэ шиг тэр дайралтчиг нь хурдан хийх тийм хүсэл төрж байгаа байхгүй энэ баримлаа. Тэгээ би маш хурдтай хийсэлтэй энэ баримлыг 30 минутын дотор л барьсан байт. Тэгээд яг тэр одоо бүхэл бүтэн баримлыг 30 минутын дотор хийнэ гэж бол асар хурдтай хийж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг тэр зүрх суулгах буюу цүүцдэх дайралт гэдгийн сүнс нь энэ баримлтаа би орсон. Яг одоо тийм нэр нь бол анавчтай болсон, зорилготой хүрсэн гэж би өөрөө бол боддог. Тэгээд маш их эрч хүчтэй экспрессионизм тийм динамик хөдөлгөөн сайтай юм. Яг ер нь бол монгол хүмүүс л морин дээр ингэж тавьдаг шүү дээ. Тэс Европууд бол ингэж тал дээр нь гараал ингээл тий. Ингэж үл ерөөсөө морийг ундгүй. Зүгээр их цунаад л ингээл их царвал тавьчихад байгаа. Монголчууд ингэж энд тал дээр гараад ийшээч гараад бараг л морныхоо гидсэн дагуур ороод буцаж эргэж гарч ирэл. Тэгээ элдвтэй морьтойгоо нэг баланс болж явж чаддаг шүү дээ. Тэрийг үзүүлсэн энэ баримлаар бол тэгээд гол нэг тийм надад бол өөртөө их таалагддаг юм. Тэгээд яг нь ер нь бол одоо ингээд бүтээцийн явцад ингээд шавраар ихлэ барьсны дараа энэ баримлаа ямар материал дээр гарах вэ гэдэг чинь бол үйлдвэрлэлийн асуудал буюу гэхдээ үйлдвэрлэлийн асуудлаас гадна нөгөө уран бүтээлч өөрөө аль нь материал нь тохиромжтой вэ гэдгийг сонгох шаардлагатай болж байна. Тэгэхээр миний бодлоор бол за яг ингээл ган, хөнгөн цагаан юу гэдгийг те хүрэл гэл айгүй олон төрлийн материал байна л да. Бүр хар төмөрч байна те. Тэгээ миний сонгосон материал бол ерөөсөө юугаар хүрлээр явчих гэж сонгосон байхгүй. Тэгээ хүрэлдээ ногоордог те илүү хэцсэн орчтой тийм хүрлийг сонгосон. Тэгээд явцдаа бол ногоорно. Тэгээ нэг юм хуучны юм шиг тийм харагдах хэвээр гэсэн. Одоо цаг явагдсан л нэг тийм хуучин их үнцэнтэй болж байгаа явцсан гэж хүмүүст харагдах хэвээр гэж би бодож ийм материалыг сонгосон. Тэгээд тэр нь айгүй зогсон. А доор нь бол галтуулын чулуу хийсэн. Тэгээд галтуулын чулуу маань өөрөө яг тийм буцалсан. Тэгээд галаас бүрдэж байгаа чулуулаг шүү дээ. Тэгээд энийг би албаар хийсэн бас яг тухайн үеийн тэр Монголын цэрэг дайны тэр дэлхийн байлдан дагуулт бол өөрөө галтуул мэт тийм хүчрхэг байсан. Тэр үзэл санаатайгаа бас бүх юм концепц нь нийлж байгаа гэж миний бодлоор бодож бүтээсэн. Ер нь бол эргэж одоо гитэх одоо яадаг чинь бүр айгүй олон дайралтууд байдаг штэ. Цогтж жаад нөгөө од шидэж мэддэг одоо нөгөө нэг актрактер дайралтууд байдаг штэ. Тэдний интервью ер нь бол бүгдийг хийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бол бүх хөтөлбөртөн тийм айрам хийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Яг ийм хийцлээрээ хэдий том ч гэсэн маш хурдан дуусах бүтээл байна. Хэдий жижигчсэн удаан дуусах бүтээл байна л да. Гэхдээ ер нь бол эхлээл бодлоо зэгцлэхгүй бол ер нь бол
ер нь ямар ч бүтээл хүнийг ер нь зовоогод өгдөг. Тийм учраас зовхгүй тулд асар зөв талаас нь харж ээж хоногшуулж ээж л маш хурдан хугацаанд барихыг хүсдэг дээ. Би ер нь бол баримлыг бол нэг тийм удаан бариад авах сонирхол байдгүй. Алдж байгаа, онж байгаа гэсэн тэр бодлогч би өөрөөсөө авч идэг. Ер нь бол зарим нь бол баг алдаа энтрийг бол нэг зарим нь засмааргүй санагддаг. Тэр нь баг тэр баримлдаа зохиотж байгаа юм шиг. Ер нь хаа хүрээд зогсоол мэдж гэн л гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө бодлоо зэгцэлнэ гэдэг нь яг тэрийг л хэлээд байгаа. Яг л тэр цаг хугацаанд л гарах ёстой байд юм шиг байна. 2 жил 3 жил утсан бүтээлүүд байна. Зөндөө. Зарим нь бүр удаан бүр 10 жилийн өмнө скизing хийчихэд ингээд орхиод ингээд тавьчиад нөгөө урландаа байрлуулчихэд ингээд байжгаад гэнт нэг өдөр харсан. Зөө энийг ер нь хийчихгээд бүр хаавс 10 жилийн дараа хийчихтэй. Тэгэхээр тэр нь 10 жилийн өмнөх бодол нь дахиад эргээд сэргэж байгаа ч юм дээ. Тэгээд хийчихсэн тохиолдол бол байгаа.